бүхэнд өнөөдрийн мэдээг хүргье. За юуны өмнө өөрийгөө төвчөн танилцуулъя. За намайг Цэнд хоёрын амар хоёр гэдэг. За би Монголын хэлэгчдийн хэлчгийг хамгаалах нийгмийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр 2010 оноос хойш ажиллаж байгаа. За тэгээд за миний хувьд бол түүх судлаач, за бизнесийн удирдлагын бас хэрэгжилтэй. За тэгээд энэ нь яг нийгмийнхаа одоо болохгүй байгаа асуудлыг бас асуудал руу одоо залуу хүмүүст бас орж гарна настаас хойш одоо энэ хэрэглэгчийн хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөнд бас одоо сайн дураар одоо оролцож ингэж одоо ажиллаж ирсэн. Тэгээд миний хувьд бол олон улсын төсөл хөтөлбөрөөр бас олон жил ажилласан. За мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагууд бас төрийн агент шудраг ус хэрэглэгчийн төлөө ажиллаж ирсэн. За тэгээд энэ бол төслийн чиглэлээр нэлээд мэргэжиж ажилласан. За сүүлийн жилүүд бол бас миний хувьд бас улс төрийн карьер за тэгээд та бүхэнд өнөөдрийн миний одоо та бүхэнд танилцуулах илтгэл маань хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын туршлага. За олон улсын туршлага дээрээ олон улсын энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин улс орнууд ер нь ямар хөө байгаа юм гэдэг дээр бид судалгаа хийгээд энэ дээр та бүхэн бас товч танилцуулах мэдээлэл өгөх зорилготой байгаа. За тэгээд дараачих нь юу нэрчээ? Цааш нь. За ер нь бол миний илтгэл бол үндсэн нэг 5 олон улсын хэрэглэгчийн байгууллагын үүсэл төвчлийг бас юуны өмнө товч ярих хэрэгтэй. Бид нэр ер нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөрийн хязгаар ер нь үүсгэн байгуулагдсан. Энийг бид нар бас өөрсдөө мэдчих хэрэгтэй. За хоёрт нь олон улс гэж ярингуут ерөнхийдөө та бүхэн дэлхийн энэ нийгэм эдийн засаг одоо бүхэл энэ салбарын уялдаа холбоог чиглүүлж идэг одоо дэлхийн хамгийн том байгууллага нэгдсэн үндэсний байгууллага. Тэгэхээр энэ нэгдсэн үндэсний байгууллага маань өөрөө ямар бодлого одоо бас баримтлаад байгаа ямар зарчмыг бас дэлхийн нийтэд баримтлаж явж байгаа юм. Энийг бас юм. За дэлхийн хэрэглэгчийн байгууллагууд ямар үйл ажиллагаанууд явуулж байна? Тэдгээр үйл ажиллагааг бас товч ярив. За тэгээд дараачих нь бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын бодлого хөгжлийн байгууллага гэж бас байгууллага байдаг салбар байгууллага юм уу та. Эндээс 140 орн дээр бас хийсэн юм судалгаа байна. Энийг би танилцуулна. За тэгээд бидний бас гол анхаарах ёстой чухал юм асуудал бол хэрэглэгчийг хамгаалах одоо энэ хууль эрх зүйн орчин улсад ямар байгаа юм. Монгол улс маань бас ямар хэмжээнд яваад байгаа юм. Олон улсад энэ ямар хэмжээнд явж байна. Дэлхийд Аз номхон талаад энэ ямар хэмжээнд явж байна гэдгийг бол энэ одоо тав дахь асуудлаараа би танилцуулъя. За тэгээ эцэст нь бол яг олон улсын туршлагуудаас бас товчхон мэдээлэл хийгээд өөрийнхөө бас энэ одоо судалгаан дээр үндэслээд дүгнэлт зөвлөмжөө бас тав хүнд хэлье гэж үзье. За ингээд бэлтгэл рүү орчихъя. Дараагийн слайд руу. За олон улсын хэрэглэгчийн одоо байгууллагын үүсэл хөгжил. Энэ юу нь яаж бас явж
ямар хүмүүс бас ингэж хулгайлж бас энэ дэлхийн улс оронд энэ эрхлэгчийн хөдөлгөөнийг бас бий болгож байна. Энийг бүгдээрээ бас танилцъя гэж бодож байна. За ер нь бол энэ эрхлэгчийн анхны одоо бие даасан байгууллага 1899 онд үндэсний эрхлэгчийн холбоо буюу National Consumers League гэдэг энэ Америк нэгдсэн улсад анх байгуулагдсан байна. За тэгээд энэ одоо үндэсний лиг зах зээл болон ажлын байрны асуудлаар эрхлэгчдийг төлөөлж хувийн ашигын бус одоо сурчлагын юм бүлэг байсан. За тэгээд үндэсний эрхлэгчийн холбоо, засгийн газар, бизнес эрхлэгчид болон бусад байгууллагуудад за тухайн үеийн одоо тийм ээ нийгэмд одоо тулгарч исэн асуудлууд болох хүүхдийн хөдөлмөр, за хувийн нууцлал, за тэгээд үндэсний аюулгүй байдал, эмийн одоо асуудлаар бас анхаарч энэ асуудлуудын талаар бас эрхлэгчдийн үзэл бодлыг төлөөлж исэн байна. За тус байгууллагыг болохоор анхны одоо нийгмийн одоо энэ шинжлэгч Джейн Адамс гэдэг юм хүн байна. Хүн байна. За Жозеф Лоул гэдэг энэ хоёр хүн анх одоо энэ хөдөлгөөнийг бас үүсгэн байгуулж исэн байна. За нарийн бичгийн дараагаар нь Флоренс Келли гэдэг энэ юу маань тогтоогч байна гэдэг эмэгтэй байсан. За тэгээд Келлигийн удирдлаганд ор холбооны анхны одоо гол зорилго нь Америкчуудыг одоо төсвөрлөхөөс аргагүй болсон энэ хатуу ширүүн одоо энэ хөдөлмөрийн ажлын нөхцөлийг эсэргүүцэх юм анхны одоо юу нь болохоор ийм асуудал байсан байна. За 1899 онд байгуулагдсан эрхлэгчийн үндэсний холбооноос гадна Европт анхны эрхлэгчийн байгууллагууд 1947 онд Данд, за 1950 онд Англид үүсчихсэн. За үйлдвэрлэгчд болон худалдаачдад үлдээсэн худалдаачдын асуудлаар эрхлэгчдэд санал болгох боломжийг олгох зорилгоор эрхлэгчийн зөвлөлийг байгуулж ажиллаж байсан байна. За энэ цаг үеэс хойш ашигын бус бие даасан эрх мэдэл бүхий дэлхийн нийтийн дуу хоолойг эрхлэгчд хүргэдэг эрхлэгчдийн бүлгүүдийн дэлхийн холбоо болох олон улсын эрхлэгчийн байгууллага. Та бүхэн мэдж байгаа хөсөө Consumer International гэдэг одоо дуулсан баг тийм ээ. Энэ байгууллага маань 60 оны 4 сарын 1-нд байгуулагдчихсан. За одоо бол дэлхийд дээр өсөлтөөний асуудлыг зохицуулан ажилладаг нийт 143 агентлаг, эрхлэгчийн эрхийг хамгаалж чиглэлээр ажилладаг 80 агентлаг. За ингээд дэлхийн нийт 147 оронд үйл ажиллагаа явуулж байна. За үүний нэг нь бол Монгол улс байна тийм ээ. Монгол улс бол одоо Монголын эсрэг газар гэдэг. Хуучин бол шудраг хүсэлт эрхлэгчийн газар гэж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн бус байгууллагын хэмжээнд бол та бүхэн маань мэдж байгаа. Манай Монголын эрхлэгчдийн эрх ашиг хамгаалах үндэсний холбоо 1990 онд байгуулагдсан. Тэр тухайн үеийн одоо нийгмийн идэвхтэй нийгмийн хадлаа санааж байгаа сэхэтнүүдийн одоо санал санаачлагаар авах юм. Монголын эрхлэгчдийн эрх ашиг хамгаалах үндэсний холбоо бол байгуулагдчихсэн. Тэгэхээр Монгол улс бол 90 оноос хойш энэ эрхлэгчийн хөдөлгөөнд одоо эргэлт хүсэлт орж дэлхийн нийтийн бас энэ чиг хандлагатай өсөлт орж явсан байна. За дараачих нь слайд. За энэ илтгэхлийнхаа бас нэг одоо чухал нэг асуудал байна. Энэ болохоор бид нар одоо ерөнхийдөө манай Монгол улсын хэмжээнд ч гэсэн Аз нуурын талаа за бусад дэлхийн орнуудын хэмжээнд ч гэсэн ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын суурь зарчмаа барьж эрхлэгчийн эрхийг хамгаалахад одоо баримталж ажиллаж байгаа суурь зарчмыг. Энэ дээр та бүхэн ингээд
харж байгаа. Ер нь бол яг хэрэглэгчийн 8 ирэх гэж байдаг та бүхэн мэднэ тийм үндсэн 8 ирэх. Энэ бол мөн ингээд задлах юм бол 8-аар тогтохгүй. 8-аас ч илүү бараг 2-оор үжиж байгаа. 16 ч илүү. Ямарсан энэ бол одоогийн нийгмийн одоо шаардлага гэх юм уу одоогийн нөхцөл байдлаар бол ингээд захин худалдааны асуудал гараад ирсэн тийм одоо хил дамсан худалдааны асуудал тэндээс болж хэрэглэгч тохирдог асуудлууд гарч ирсэн. Энэ тэр хэрэглэгчийн их бол нэлээд ингээд өргөжж байгаа гэж би ойлгож байна. Нэлээд олон асуудлууд орж байгаа. Зөвхөн 8 суурь одоо ихээр хязгаарлагдахгүй. За энэ бол энэ юу би энийг яагаад ингэж онцлоод байна гэхлээр 85 онд энэ одоо хэрэглэгчийг хамгаалах түгээмэл зарчим гэж. Энийг ингэж баталсан байна. За энэ бол нэг 7 үндсэн зарчим байна. Тэгээд за нэгдүгürt энэ аюулгүй байдлыг одоо харах хэрэгтэй тийм ээ. Үнэн зөв мэдээллийг авах хэрэгтэй. За сонголт хийх эрх, санал бодлоо илэрхийлэх эрх, за нөхөн олгоор авах эрх, хэрэглэгчийн боловсрол эзэмших эрх, эрүүл аюулгүй хүрээлэнгүй орчинд одоо амьдрах гэсэн ийм 7 үндсэн одоо эрх зарчим байна. Энийг бол 1985 онд Нэгдсэн үндэсний байгууллага бол хэрэглэгчийн түгээмэл зарчим гэж одоо тодорхойлсон байна. За тэгээд Нэгдсэн үндэсний байгууллага ер нь бол энэ улс орнуудаа дараах үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх зөвлөж байгаа. За хэрэглэгчийг хамгаалах хуулийг бий болгоод энийг одоо бас улс орн болгон хэрэгжүүлэх ёстой. Монгол улс бол хэрэглэгчийг хамгаалах хуультай. Хэрэгч зорчинтой. Тэгэхээр энэ бол бид нэгдсэн үндэсний байгууллагаас зорчмаар бариад ажиллаж байгаа гэсэн үг. За бараа үйлчлэгээний аюулгүй байдлын одоо байдлын стандарт тогтоох гэж байгаа тийм. За стандарт гингүүд бас нэлээд өргөн цаг үрээд асуудал хөндөгдөн гэсэн үг. Энийг бол та бүхэн ойлгож байгаа. За шударга худалдаа, шударга одоо энэ бизнесийн зарчмыг юу дэмжих гэдэг юм байна. За хэрэглэгчийн байгууллагуудыг дэмжих. Энэ нь болохоор мэдээж сайн дурын болон одоо энэ төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажиллах гэсэн утга санаа. За дараач. За тэгээд энэ түгээмэл одоо энэ зарчим 85 онд анх ер нь бол энэ суурь зарчим ингээд гарсан. За үүнээс хойш 2015 онд бас шинжлэгдсэн байна. Ерөнхийдөө та бүхэн одоо хүснэгтэн дээрээс харуул өөрчлөлтүүд орсон байна. За 2015 оныхыг би бас ярьчих. Дижитал ирнэ, дата хамгаалалт, доктортой хөгжил вакцины өргөн цаг үрийг хамаарсан ийм одоо болсон. За нийт одоо энэ эрхийн түрүүн бол 6-аас 7, 8 ирэх байсан бол одоо энэ бол 10-аас дээш хэмжээний ирэх ингээд нэмэгдчихэж байгаа. Илүү ингээд наривчлаад болж ирж байгаа гэсэн. За стандартчлсан аюулгүй байдлын наривчлалын тогтцоолт аюулгүй байдалд орж ирсэн байна. За зөв мэдээлэл авах дээр болохоор онлайн мэдээлэл зар сурталчилгааны хяналт гэж юм орж ирж байна. Сонголт хийх хэрэгтэй онлайн бол ер нь бол энэ захин худалдаатай холбоотойгоор ерөөсөө ингэж зайлшгүй энэ суурь зарчмаа өөрчлөлт шинжлэх юм шаардлага гарсан учраас ингэж өөрчилж явсан байна. 15 он. За санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй зохицуулагч байгууллага оролцоог дэмжих нэмэгдүүлэх гэж байна. За нөхөн олгоор авах их. За хил дамсан одоо энэ маргаан захин худалдааны нөхөн төлбөрийн механизм. Энэ бол маш одоо бас сүүлийн үед бол их тохиолж байгаа тийм үү? Энэ захин худалдаанаас бол хүмүүс бол маш их хөрж байгаа тийм ээ? Залилуулж байгаа, мөнгө алдж байгаа, янз бүрийн одоо тийм сүлжээний бизнес гэдэг юм уу тийм одоо тийм залилангууд бол маш их байна. Тийм учраас энэ зохицуулалт бол ялцчгүй шинжлэгдэж ингэж зарчим дээр орж ирж байгаа маа. Тэгэхээр Монгол улс бол яг л энэ шинжлэгдсэн энэ зарчим юу бол орж ирэх юм одоо зайлшгүй тийм одоо цаг үе болцоо. За
За хэрэглэгчийн боловсрол гэж байгаа. За энэ дээр болохоор санхүүгийн болон дижитал боловсрол гэж байгаа. Тэгэхээр та бүхэн нэг л юмыг л одоо маш сайн ойлгож чадвал хэрэглэгчийн эрхийг хамгаалах биднээс аюул чухал алхам байна. Тэр болохоор хэрэглэгчдийг соёл хэрэглэх ажил. Ерөөсөө хүн одоо нэг юм мэдлэггүйгээсээ, мэдээлэлгүйгээсээ, боловсруулгүйгээсээ одоо тий болж захин худалдаа, эсвэл одоо шууд худалдаа, эсвэл одоо ямар ч худалдаа гэж болно. Эсвэл ганцхан худалдаагаар энэ бас яахгүй ганцхан хязгаарлагдахгүй. Бусад энэ харилцаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах энэ харилцаанууд тийм юмнасаа болоод хогсож байгаа. Хэрэглэгч. Тэгэхээр энэ дээр санхүүгийн болон энэ дижитал боловсруулалт дээшлүүлээд хүн болгон одоо суур одоо тэр ойлголтуудаа сайн ойлгоод суур ойлголтуудаа сайн ойлгоод боловсрол одоо боловсруулалтаа сайн дээшлүүлж чадвал хэрэглэгч өөрөө хохирохгүй байх ийм л одоо давуу талтай болно. Тэгээд ерөөсөө хэрэглэгчийн боловсролыг бид нэр дээшлүүлж хэрэглэгч их ашиг одоо өндөхгүй байх гэж үздэг. Тэгээд одоо нэг бас нэг чухал яригдж байгаа энэ ногоон хэрэглээ гэдэг эко. Ерөөсөө сүүлийн үед бол дандаа юм эко хэрэглээ гэдэг юм байна. Одоо машин хүртэл одоо цахилгаанаар явдаг болж байна тийм. Заавал одоо бид нэр тэгж мэдээ бензин хэрэглэж маш их шатхан яаж зардал хэрэгтэй. Ер нь бол хэрэглэгч бол одоо яг энэ нийгэмд сонголттой болсон гэж би боддог. Тэгэхээр сонголтоо зөвөх хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгж чадах юм бол хохирохгүй байх энэ одоо хэрэглэгч хохирохгүй байх энэ боломж нь бол үүсцэн гэж би бодож байгаа. Өөртөө юмасаа судлах ёстой гэж бас энэ дээр бас нэмж хэлмээр байна. За тэгээд мэдээж энэ олон улсад бол ерөөсөө шудраг зах зээл, шудраг өрсөлдөөнийг дэмждэг. Ерөөсөө одоо энэ Япон, Солонгос, Тайван гэх мэт орнууд өрсөлдөөнийхөө энэ хууль эрх зүйн орчныг аюул сайн одоо бий болгосон байдаг. Хэрвээ зөвхөн хэрэглэгчийн эрх гээд нэг талын ингээд авч үзээд байх юм бол энэ өөрөө бас өрөөсгөл. Ерөөсөө өрсөлдөөний цэвэр одоо шудраг өрсөлдөөний дараа бол тэндээс ихэн хождог гэхэл хэрэглэгч очдог. Ерөөсөө энэ компаниуд ингээд цэвэр одоо өрсөлдөөнөөрөө шудраг өрсөлдөөр гараад ирэхэд үнэн дээр хэрэглэгч очиж байгаа. Чанар дээр очиж байгаа. Аюулгүй байдал дээр очиж байгаа. Тэгэхээр ерөөсөө өрсөлдөөний асуудал бол өөрөө нэг өрсөлдөөний нэг тал нь бол хэрэглэгчийн асуудал. Хэрэглэгчийн эрхийг л хамгаалах ийм одоо асуудал байна. Тэгээ яг энэ дээр бол би бас онцлж бас хэлмээр байгаа. Тэгээд өрсөлдөөний асуудал бол манай бол одоо шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар гэдэг одоо байгууллага байлаа шүү дээ. Үндсэндээ ингээд өрсөлдөөн гэдэг одоо ийм том ийм одоо шүхэр дор хэрэглэгчийн асуудал өөрөө ингээд хамгаалагддаг. Одоо яг олон улсын практик бол ер нь бол тийм байна. Азийн улсууд бүгд тийм байна. Яг хэрэглэгчийн эрхийг хамгаалах агентлаг байгууллага байгаа. Гэхдээ тэд нар бол яалтчгүй өрсөлдөөний байгууллага энэ төр дээр ингэж уйлдаж бүх юмуд нэгж уйлдаж ажилладаг. Тэрний хүчин юун дээр хэрэглэгчд бол өрсөлдөө одоо тэндээс бол хөрдөггүй. Тэндээс бол ашигтай байдаг. За тэгэхээр ийм одоо юу зохицуулт орсон байна. За мөн одоо энэ эмзэг бүлгийн хэрэглэгч гэж байгаа. Яг энэ орчуулгын хувьд яасан бэ? За тэгээд дата хамгаалалт кибер аюулгүй. Энэ бол аюул чухал болсон. Үүний одоо нууцын хувийн мэдээллийн аюулгүй байдал бол одоо ер нь бол их тийм эмзэг байдалд орсон. Монгол улсын хувьд бол би гэж бодож байгаа. Олон улсад бол энэ бол ямар нэгэн байдлаар ингээд зохицуулагдсан байна. Хууль эрх зүйн бүгдээр зохицуулагдсан байна. Хэрэглэгчийн эрхийг одоо хамгаалах хууль эрх зүйн орчин ганцхан хуулиар зохицуулагдахгүй. Бусад энэ дагалдах одоо органик хууль, бусад энэ хуулиуд зэрэг явж иж хэрэглэгчийн эрх бүрэн утгаараа хамгаалах. Ганцхан хэрэглэгчийн эрхийг хамгаална гэж бид яваад ч болохгүй юм байна.
Тэр бол ерөөсөө өрөөсгөл. Сая 24 он эрхлэгчийг хамгаалах хуулийн шинжилсэн найруулгын одоо ажлын хэсэг Батэрд нь улсын хөтлөгч Батэрдээр одоо ахлуулсан юм ажлын хэсэг авсан. За энэ дээр бол манай үндэсний холбоо бас биднээс оролцсон. Миний би бас энэ ажлын хэсэгт бас ажилласан. За тэгээд энэ дээрээс бол бид нэр олон улсынхаа энэ хандлага, олон улсынхаа энэ юмнаас судалж иж хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ саналыг бол би ерөөсөө уулзалт одоо цуврал нөгөө нэг салбар болгоноор уулзалтууд явлаа шүү дээ. Сая хэлцүүлгүй тийм хав хүн мэдж байгаа бас 24 онд ер нь бол бүтэн явлаа. Хагас жилчингээл явлаа. За 25 оны эхний бас үйлдвэрлэл ингээд явсан. Тэгээд тэгэхээр яг энэ тэн дээр бол ингээд энэ асуудал бол аюул хөндөрцөө. Тэгээд олон улсын хандлагуудаа бид нэр аюул сайн судалж ээж, ойлгож ээж хууль эрх зүйн орчиндөө ер нь бол өөрчлөлтөд оруулаа явсан дээр юм байна гэж би бодож байгаа. За тэгээд дараагийн слайд руу орчих. За одоо бол би тав хүнд энэ дэлхийн бас хэрэглэгчийн байгууллагууд одоо яг яаж ажиллаад байна гэдгийг ярья. За дэлхийн хэмжээнд болохоор ер нь бол хэрэглэгчийн эрх хамгаалах олон улсын тогтолцоо яаж явагдаж байна вэ гэдгийг ерөнхийдөө ингэж харуулсан байна. За жишээлбэл энэ дээр бол нэг үндсэн 3 чиглэлд явуулж байна. Олон улсын бодлого удирдамжийг боловсруулж ажиллаж байна. За гишүүн байгууллагуудын сүлжээг одоо нэгтгэж ажиллаж байна. За мэдээлэл боловсролын чиглэлээр хэрэглэгчийн боловсрол гэсэн үг шүү юм чинь. Компани ажлууд явуулж байна. Энэ олон улсын байгууллагууд дэлхийн түвшинд явуулж байгаа үйл ажиллагааг ярьж байгаа. За дараагийн дугаар болохоор энэ олон улсын хэрэглэгчийн одоо байгууллагуудын талаар бас дуртхан зүйлтэй. За Consumer International би түрүү ярьсан. За эднийх бол энэ байгууллага маань Англид одоо байгууллагатай 1960 онд байгуулагдсан. 100 гаруй одоо гишүүн орны 200 нэмэх нь 200-аас илүү одоо байгууллага гишүүнээр одоо байдаг. За Монгол улсын дээр байгаа. За үйл ажиллагааны хувьд болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлогыг дэлхийн нийт түгээн дэлгэрүүлэх. За дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг одоо зохион байгуулах. Ерөөсөө гол юу бол эндээс энэ байгууллагаас ингэж гарч явдаг. Тэгээд та бүхэн мэдэнтэй жил болгон нэг юм одоо сэдвээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо жил болгон зарладаг. Та бүхэн мэдэн шүү дээ, тийм ээ. Одоо доктортой амжиргаач гэдэг юм уу? Эсвэл одоо байгууллага орчинд ээлтэй одоо ногоон хэрэглэж гэдэг юм уу, тийм. Ингээд жил болгон энэ дээр бол нэг юм одоо сэдвийг гаргаж ирж тэмдэглэдэг байна. За нэгдсэн үндэсний байгууллага, за мөн одоо энэ өрсөлдөөний одоо олон улсын бас байгууллага, OECD гэдэг нь олон улсын байгууллага, энэ өрсөлдөөний байгууллага гэж байна. За энэ байгууллагуудтай хамтраад стандарт байгаа. ISO гэдгийг та мэдэн шүү дээ. Бидний одоо бараа хэрэглэгч ер нь стандартын хувьд хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэхээр л хохирдгоо. Тэр зөрчигдсөн эсвэл одоо тэр нь мэддэхгүй ямар стандарт мэддэхгүй ийм бараа бүтээгдэхүүн худалдаж авч хэрэглэхээр л хохирдог тийм үү? Эрүүл мэнд дээрээ одоо амнасаараа янз бүрийн юм хохирдог. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө ISO олон улсын стандартын байгууллага эдгээр хамтраад стандарт удирдамж боловсруулж байгаа. Тэгэхээр ерөөсөө олон улсын хэрэглэгчийн байгууллага маань энэ нэлээд өндөр том цаг бүрийн хэрэглэгч рүүгээ хандж одоо зөвлөмж стандартыг боловсруулж удирдамжийг бас боловсруулж ажилладаг байна. За дараагийн одоо түрүүн эхлээд хэлсэн би нэгдсэн үндэсний байгууллага бол бидний одоо энэ хүний эрх болон хэрэглэгчийн эрхийг хамгаалахад бол манай үндсэн байгууллага. За 1980 түрүүн би хэлсэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо үндсэн зарчмаа 85 онд баталсан байна. За хэрэглэгчийн 8 үндсэн эрхийг тодорхойлсон. За улс орнуудын хууль бодлогын суурь баримтыг ингэж энэ зарчим бол суурь баримт нь болтгоо. За дараагийн чиглэл орчих. За ерөнхийдөө энэ бас нэг жоохон жижигхэн харагдаж би аль болох ингээд мэдээллүүдийн багтаахыг бас хичээсэн юм аа. За дараагийн энэ нэг байгуул юу гэдгийг одоо сүлжээ гэх юм уу да. Тэр за ер нь яг би англи дээр бичиж өгчлээ. Тэгээд монгол дээр болохоор
хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хууль хэрэгжилтийн олон улсын сүлжээ гэж байна. International Consumer Protection and Enforcement Network гэж. Энэ маш том сүлжээ байгууллага байна. Энд биш үү? За энэ сүлжээ байгууллага маань 1992 онд байгуулагдсан байна. За ямар улс орнуудын санаачлагаар гэхээр Австрали, Канада, Америк, Британи гэх дэлхийн одоо өндөр хөгжилтэй одоо манлайж одоо дэлхийг манлайж явдаг 15 орны хэрэглэгчийн хамгаалалт байгууллагуудад санаачлагаар байгуулагдсан байна. За зорилго нь бол улс хоорондын худалдаа, онлайн худалдаа, хил дамсан үйлчлэгтэй холбоотой хэрэглэгчийн зөрчлийг хамтран хянах шийдвэрлэх. Тэгэхээр энэ сүлжээ байгууллагт одоо манай Монгол улс яг байдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол энд бас орчих юм бол биднес тус ингээд тодорхой хэмжээний давуу тал энэ байгууллагуудын үйл явуулж байгаа үйл ажиллагаа бас хамтран мэдээлэл авах юм айгүй тийм давуу талтай ийм байгууллага. За энэ ерөнхийдөө яг бас нэлийн дэлгэрэнгүй бичсэн байна. Та бүхэн бас уншаад бас харчих болно. За хамтын ажиллагаа явуулж байна. Хууль хэрэгжилтийн юу явуулж байна. Хил дамсан зөрчлийг бас одоо шалгаж байна. Мэдээлэл солилцож байна. За хэрэглэгчдийн бас мэдээллийг өгч байна. Хэрэглэгчдэд. За гишүүн орнууд нь болохоор ер нь бол 70 гаруй улс орн байд юм байна. Европ, Америк, Аз, Африк, Монголаа. За үндэсний хэрэглэгчийн хамгаалтын агентлаг, шударга өрсөлдөөний байгууллага, хууль сахиулагч агентлагууд гишүүн байгууллагаар бас байд юм байна. За тийм байна. За тэгээд гол үндсэн үйл ажиллагаанд болохоор ер нь бол хил дамсан цахим худалдааны гомдол хүлээн авах ийм олон улсын системийг ажиллаулдаг. За e-consumer.gov гэдэг сайтаар дамжуулан гадаад худалдааны зөрчил, худалдааны лөөвөр зэргийг одоо талаар бас гомдол гаргаж болдог юм байна. За тэгээд дараачих нь болохоор энэ интернет дээр бас одоо суурилсан юм цэвэрлэгээ гэж интернет цэвэрлэгээ гэж. За энэ болохоор бас хэрэглэгчд рүү одоо янз бүрийн хууль бус сурчилгаа одоо хүмүүсийг ингээд нэг хуурсан янз бүрийн юм явдаг шүү дээ. Та бүхэн мэдэн тийм ээ. Ингээд маш их сурчилгаанд явдаг. Тэрэн дээр бол цэвэрлэгээ хийж явдаг гэж байна. Жил бүр зохион байгуулалтын явдаг. Хоорон зар сурчилгаа онлайн худалдаа хуурамч мэдээлэл хэлүүлэх. Энэ дээр бол ингэж ажилладаг гэж байна. Тэгэхээр энэ байгууллагууд бас нэлээд бас одоо хэрэгтэй ажлуудыг маш их зохион байгуулж байна. За дараачих нь бол энэ боловсролын чиглэлээр хэрэглэгчийн боловсрол, цахим худалдааны аюулгүй байдлын талаар олон улсын сургалт семинарыг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ дээр бид нар бол бас үндэсний холбоо маань бас олон улсын энэ байгууллагуудтай холбоо тогтоогоод сургалт семинарыг бас одоо их орондоо зохион байгуулж идэв юм уу? Эсвэл олон улсад одоо зохион байгуулж байгаа юм хамрагдаж идэв юм уу? Бид нар бас энэ тал дээрээс гадаад харилцааныхаа шугамар бас одоо хамтарч ажиллах юм боломжтой гэж би бодод байна. За ISP-ний одоо энэ ажиглагч орноо манай энэ шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бас ажилладаг юм байна. Одоогийн яг Монголын эсрэг газар л та. За тэгэхээр 20 оноос хойш энэ e-consumer.gov гэдэг систем гишүүн орны мэдээлэл солилцдог болсон юм байна Монгол бас. За ISP-ний өрөө нь болохоор хамтын ажиллагаагаар дэлхийн хэрэглэгчдийг хамгаалцгаая гэдэг тийм өрөөтэй. Ийм байгууллага. За тэгээ ер нь бол хил дамсын онлайн худалдаанд хогж байгаа хэрэглэгчдийг хамгаалж байна. Олон улсын одоо хэрэглэгчийн хамгаалтын бодлогыг уялдуулж байна. Захин худалдаа олон улсын үйлчилгээний ил дор шударга орчныг одоо бий болгоход энэ тус байгууллагын одоо гол үйл ажиллагаа нь одоо чиглэж байна. За тэгээд та бүхэн энэ вебсайт руу бас ороод танилцж болно. ICPEN.org гэдэг юм байгууллага. Гомдол гаргадаг систем болохоор e-consumer.gov гэдэг.
ерөнхийдөө яг энэ танилцуулгыг би бас та бүхэнд ингээд шеэрлжнэ. Тэгээд та бүхэн бас бүгдээ үзэж танилцаарай тийм ээ. Энд дээр ингээд зарим мэдээлэл нэг жижигхэн харагддаг болохоор өөрсдөө бас хэлбэрүүлээ танилцж болно. За дараагийн аюул орчих. За. Ерөнхийдөө яг яриа явж цаг ашигтай. За энэ юу маань дэлхийн хэрэглэгчийн байгууллагуудын слайд маань өргөжлөө явж байгаа. За дараач орчтой. За твийн төвшин гэж байгаа. За энэ дээр ингээд би ингээд твүүдийг ингээд ангилсан байна. За эхнийх нь Европ төв. За Европ төв дээр би ерөнхийдөө энийг ингээд бүгдийг нэрлэж ярих юм бол цаг авах гэдэг. Тийм учраас ерөнхийдөө Европ төв ямар байгууллагууд аюул ажиллагаа явуулж байна? Америк төв, Ази төв, Африк төв. За тэгэхээр Европ төв болохоор Европын хэрэглэгчийн байгууллага гэж. European Consumer Organization гэж байгууллага. За энэ бол 62 онд байгуулагдсан байна. 30 гаруй улсын 45 одоо улс байгууллагын гишүүжилтэй. За мөн одоо бас сүлжээ нийт урах байгаа. За Америк төвд болохоор Consumers Union Consumer Reports гэдэг хэрэглэгчийн одоо мэдээллийг одоо яадаг холбоо гэж Америкийн төсөлсөн. 1936 онд байгуулагдсан. За эдгээр ингээд consumer report гэдэг сэтгүүл гаргадаг. Энэ дээрээ бол одоо бүх асуудлуудаа гаргадаг, тавьдаг. За дараачих нь бол энэ Бразил юм байна. Бразилийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах институт гэдэг юм байгууллага. За энэ болохоор Өмнөд Америктаа л одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За Аз тэд Consumers Association of Singapore гэж. Тэгэхээр энэ Сингапурын хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбоо гэж байна. За эднийх болохоор хэрэглэгчийн гомдол маргааныг зуушлан шийдвэрлэж байна. Засгийн газрын бодлогод хэрэглэгчийн салыг хүргэдэг гэж байна. За Японы хэрэглэгчийн холбоо нийгэмлэг. За хэрэглэгчийн боловсрол мэдээллийн ил дод байдлыг сайжруулах чиглэлд ажилладаг. За энтхийн байгууллага одоо хэрэглэгчийн дуу хоолой гэдэг нэртэй voice. За тэгэхээр үндэсний судалгаа компанид ажлуудыг зохион байгуулж бүтээгдэхүүний туршилтыг бас хийдэг юм байна. За энэ бол ийм байгууллага байна. За Африкт болохоор олон улсын хэрэглэгчийн итгэлцэл за болон нэгдэл гэдэг ийм одоо холбоо байдаг. Consumer Unity and Trust Society гэдэг ийм байгууллага байна. За энэ болохоор Кен, Замби, Руанда, Танзан салбартай Африкийн бүс нутагт хэрэглэгчийн эрхийг боловсруулах хууль эрх зүйн чадварыг дэмждэг ийм Африкийн байгууллага байна. За дараачих руу орчих. За энэ ерөнхийдөө яг дэлхийн хэрэглэгчийн байгууллагуудын л одоо үйл ажиллагаа ингэ яваад байгаа шүү. За дараачих нь бол энэ манай бүс нутгийн хэмжээнд ямар одоо бас Азийн холбоотууд ажиллаж байна гэхлээр ACI гэдэг нийт хург ажилладаг. Азийн хэрэглэгчийн байгууллагын холбоо гэсэн. Тэгэхээр манай хэрэглэгчийн байгууллага үндэсний холбоо энэ дээр бас хамтарч ажилладаг байх ёстой. За олон улсын нөгөө хэрэглэгчийн Consumer International бүсийн салбар хэлбэрээр ажиллаж байгаа. Тэгэхээр Азийн одоо олон улсын хэрэглэгчийн байгууллагын л одоо салбар байгууллага бас ажилладаг юм байна. За тэгээ гишүүн орнууд нь манай Монгол, Сингапур, Япон, Солонгос, Энэтхэг, Малайз, Тайланд орнууд орж байна. За хамтын ажиллагаа, хамтын судалгаа, сургалт, семинар, мэдээллийн солилцоо хийж ажилладаг. За дараагийн сүлжээ болохоор энэ Африк, Латин Америкийн бүсийн сүлжээ гэж байдаг юм байна. ACONET гэдэг. Africa Consumer Network гэдэг. За энэ бол Африктаа ингэж ажилладаг юм байгууллага байна. За Латин Америкийн бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах юм бас сүлжээ байна. Odeco, Glaxo гэдэг холбоо сүлжээ. За ер нь ингээд дэлхийн улс орнууд ингээд явж байна. За Монгол улс маань одоо бас олон улсын хэмжээнд бас хэрэглэгчийн эрхийг хамгаалахдаа бас яаж бас хамтарч олон улсын хамтын ажиллагаа маань ямар хөө вэ гэдэг дээр 1996 онд манай энэ байгууллага
улсын хэрэглэгчийг байгуулах нийлсэн шинжилсэн. За Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалалт нийгэмд үндэсний холбоо маань бас одоо олон улсын гадаад хамтын ажиллагаатай манайх одоо 90 оноос хойш маш олон оронтой хамтын ажиллагаатай явж ирсэн. Тийм учраас Монгол улс манай төрөөс бас ихэвчлэн олон улсад ажиллаж байгаа гэдгийг бас ихээр би дуртахыг хүсэж юм аа. За нэгдсэн үндэсний байгууллагын өдөртөмжийн дагуу хэрэглэгчийн эрхийн боловсрол, хууль, судалгаа, өдөрлөгийг зохион байгуулж ажиллаж байгаа Монгол улс. Энэ зөвхөн Монгол улсынхаа одоо оролцоог дэлгэрж байгаа шүү. За тэгээд энэ олон улсын байгууллагууд маань ингээд бүгдээрээ ингэж ажиллаад ер нь ямар хөө одоо байдлаар ингээд одоо олон улсын хэрэглэгчийн эрхийн одоо үйл ажиллагаа явуулж байна гэхлээр олон улсынхаа хэмжээнд болохоор CIUN гэдэг нь нөгөө манай хоёр том байгууллага тийм ээ. Хэрэглэгчийн олон улсын хэрэглэгчийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага. За твийн төвшөнд болохоор түрүү ингээд нэлээд олон бас сүлжээ байгууллагуудыг хэлсэн тийм ээ. Энэ болохоор Европын Албаны, Африк, Аз, Өмнөд Америкийн сүлжээний байгууллага. За бүсийн хэмжээнд олон улсын хэрэглэгчийн байгууллагын бүсийн сүлжээ хамтын байгууллагууд гэж одоо ажиллаж байгаа. За үндэсний хэмжээ болохоор одоо та бүхэн ойлгож байгаа. Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгмийн үндэсний холбоо болон бусад холбоо гэж. Яг нь ер нь бол хэрэглэгчийн эрх хамгаалах чиглэлээр ажилладаг бас бусад төрлийн бас байдаг. Гэхдээ одоо нэг манай одоо төрлийн бас байгууллага шиг ийм одоо үндэсний хэмжээнд явдаг үйл ажиллагаа явуулдаг олон жилийн түүхтэй олон салбар идэвхтэй гишүүдтэй ийм байгууллагууд байхгүй. Нэг ч байхгүй. Ер нь бол нэг бусад байгууллагууд гэдэг нь ер нь бол бараг л ганцхан тамхтай л ганцхан юм гэж ойлгож болно. Ер нь бол байдаг. Гэхдээ бид нар бол идэвхтэй үйл ажиллагаа ер нь бол явуулдаг. Ер нь бол нэг жоохон ашиг сонирхлын хэмжээнд, улс төрийн хэмжээнд л одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно. За тэгээд мэдээж яг энэ байгууллагын маань зорилго бол хэрэглэгчийн эрхийг одоо хамгаалах бол зорилготой бий тоо шударга зах зээлийг одоо дэмжиж бий болох хариуцлагатай доктортой хэрэглээ одоо ухаан одоо улс орнууд үгэх ийм л одоо зорилготой байна. За дэлхийн улс орнуудын байгууллагуудын хувьд бол ер нь бол одоо дүгнж хэлэхэд бол ийм байгаа. За дараачихаа сэдвүүрээ орчих шууд. За энэ болохоор дөрөв сэдв маань болохоор ер нь бол олон улсад энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг харьцуулсан судалгааг энэ одоо нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн байгууллага буюу UNCTAD гэдэг байгууллага байна. Энэ байгууллага 140 орнд ирнэ хийсэн байна. Тэгэхээр яг энийг бол би ингээд дурдаад яс явчихна. За үндсэн хуулиндаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай заалттай улс орн гэж байна. Тэгэхээр энэ дээр бол нийтдээ 59 улс байна. Одоо ингээд харах юм бол хүн цэнхэр нь юутай гэсэн үг. Үндсэн хуулиндаа шүү заяа. 59 улс, Монгол улс байгаа. За байхгүй 51 улс байна тийм. За дараачих нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуультай улс орн гэж байна. Тэгэхээр тэр нь бол 105 улс байна. За тэгэхээр энэ эдгээ энэ Африкийн нэг одоо байхгүй шүү дээ тийм. За энэ дээр бол Монгол улс маань хуультай байгаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах агентлагтай гэж байна. Дараачих. За эндээс бол за бараг 100 улс байна, 99 улс. 11 улс нь байхгүй байна. Агентлаг. За дараачих нь болохоор хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагатай улс гэж байна. Энэ болохоор 91 улс байна. За тэгээ бас нэг цөөхөн Өмнөд Америкт нэг улс байна. Энэ Аз бас нэг улс байна. 12 улс байна тийм. За тэгээд түүний нэг нь бол одоо манай Монгол улс байгаа. Монгол улс 90 оноос хойш идэвхтэй хэрэглэгчийг хамгаалж чиглэлээр ажиллаж байгаа. За дараачихаас эксплорч энэ болохоор за ер нь бол энэ судалгаагаар за энэ ихний сэдв нь болохоор ер нь бол хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдал гэж байна. Тэнгүүд энэ дээр бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар хамтран ажиллах гэрээтэй улс орнууд гэхээр 31 улс орно. Энэ тэгэхээр маш цөөхөн тоо байхгүй
тийм 100 хэдэн улсаас ер нь яг хөө ингээд харах юм бол та бүхэн 74 улс нь болохоор бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай эрхлэгчийг хамгаалах хуультай улс орно. Тэгээд 74. За 56 нь болохоор бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар бодлого боловсруулах их мэдлэлтэй улс орно. 56. Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах эрх бүхий улс орно. 63. За түрүүн хэлсэн энэ 31. За бүтээгдэхүүний аюулгүй байдлынтай боловсруулалтын санаачлагтай улс орно. 76. Ер нь яг хөө ихэнх улс орнууд бас боловсруулалтын одоо санаачлал яаж ажилт юм байна. За доктортой хэрэглэн дээр болохоор энэ араа ийм баг байгаа. Тэгэхээр ерөөсө доктортой хэрэглэгдэх чинь хүний яг нэг одоо юу штэ. Байнгын одоо ингээд өдөр тутам бид нэ зөв хэрэглэе гэсэн үг байхгүй. Доктортой. Замбраагүй хэрэглээтэй одоо янз бүрийн усуд байдаг штэ. Ер нь бол айл өрх бүр хүн бүр ингээд янз бүрийн хэрэглээ. Доктортой хэрэглээ гэдэг нь нэг өөр ойлголт. Олонсын ойлголт. Энэ болохоор мэдээж эрүүл мэндэд өөртөө хэрэгтэй хэрэглэх. Мэдээж одоо аюулгүй байдлаа одоо хангаж бүтээгдэхүүн хэрэглэх гэж юм уу тий. Энэ доктортой хэрэглэгдэх нь айгүй сүүлийн үед бол айгүй их одоо дэлхийн анхаарлаа хандуулсан та. Тэгэхээр энэ дээр бол ингээд маш бага байгаа харагдаад байна тий. 18 хоног. Энэ бол тоо бол ерөөсөө чигтэл ингээд бага байна. Тэгэхээр энэ доктортой хэрэглээг яаж байгаа улс орнд бол дийлэнх нь өндөр хүчтэй байна. Ерөөсөө ингээд эрүүл мэнд рүүгээ чиглэлсэн ийм одоо улс орн. Нэлээ өөр нь бол өндөр хүчтэй орнууд хэлж орж байгаа. За дараач нь болохоор маргааш шийдвэрлэх гэж байгаа. За ер нь бол хэрэглэгчийн эрхийн хамгааллын асуудлууд дээр маш их маргаан одоо юм гарч байгаа. Тэгэхээр нийтдээ 82 улс дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах энэ маргааш шийдвэрлэх талаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай 82 улс байна. Маргааш шийдвэрлэх талаар бодлого боловсруулах одоо их бүхий улснууд 69 байна. За маргааш шийдвэрлэх дээр гүйцэтгэх хүч одоо ажиллаж байгаа одоо эрх мэдэлтэй улс 71 байна. Маргааш шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээтэй улс орно гэж байна. Энэ бол 34 гэж. Энэ бол ингээд бас бага л тоо харагдаад. Энэ ингээд маш их өндөр тоо байж иж хэрэглэгчийн маргаан сайн шийдвэрлэгдэх болно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол Монгол улс ялгаагүй бас энэ дээрээ бас ингээд хуулийнхаа зохицуулалт аюул сайн хийх хэрэгтэй гэж би ойлгож байгаа. За захин худалдаа. За захин худалдаагаар хамтын ажиллагааны гэрээтэй улс орно гэж энэ араа 35% болсон. Тэгэхээр ер нь бол энэ тоол одоо ихсчиж захин худалдааны асуудлуудыг зохицуулах одоо хууль эрх зүйн орчинтай болж ийн гэсэн үг байна. Тэгэхээр хэрэглэгч тэндээс одоо хохирхон багал болно л гэсэн утга харагдаж байгаа юм л да. Та бүхэн хагуул. За дараач руу орчих. За энэ дээр болохоор хэрэглэгчийн санхүүгийн үйлчилгээ. За санхүүгийн үйлчилгээ хэрэглэгчийн одоо боловсрол биднэрт бол маш хэрэгтэй. Бид нар ер нь санхүүгийн мэдлэг боловсролгүй тооцоололгүй одоо тухайн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагаас авч байгаа тэр үйлчилгээ гэрээ одоо юу бол мэдээлэл бага байснаас хэрэглэгч тохирч байгаа. Маш их тохирч байгаа тийм ээ санхүүгийн хувьд. Тэгэхээр энэ санхүүгийн боловсрол санхүүгийн юу бол айгүй их тийм чухал асуудал юм байлээ. Энэ одоо шиг тав харалтай энэ 17 гэж байгаа зөвхөн. Энэ тэгэхээр өндөр хөгжилтэй л 17 байна. 100 хэдэн орноос зөвхөн 10 хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол санхүүгийн хэрэглэгчийн санхүүгийн одоо энэ асуудал бол санхүүгийн одоо боловсрол энэ бол маш чухал юм зүйл болчиход байгаамаа. За тэгээд ерөнхийдөө яг энэ өснөр дээр би ингээд юу яаж байгаа. Эхний юу нь болохоор манай Монгол улсын биш энэ эхнийхэн зүгээр салбар чиглэлүүд байна тийм. Энэ болохоор энэ шатлуулсан болохоор Монгол улсад байхгүй байгаа зохицуулалт байна. Хэрэглэгч. Юу байхгүй нэг гингүүд захин худалдаа. Доктортой хэрэглээ. Нийтийн аж ахуй. Нийтийн аж ахуй гэдэг та бүхэн мэдэн шүү дээ. Одоо манай орнууд бишээ үлээ. Юуны байгууллага байдаг шүү дээ. Одоо
ахуй үйлчлэгээ, орон сууц нийтийн аж ахуй тийм. Орон сууц нийтийн аж ахуй энэ одоо эрхлэгчдэд зориулсан энэ үйлчлэгээ манайд маш 0. Одоо ингээд нэг байгууллага одоо нэг айл одоо ингээд сантыг нэг нэвтрэхэд тэр үйлчлэгийг ер нь эзэж одоо юу хангаж чаддгүй тийм. Хангалтгүй гэдэг тийм. Яг янз бүр л байгаа. Гэхдээ манай энэ талын үйлчлэгээ бас муу аахгүй. Тэгэхээр энэ холбогдох хууль бол энэ дээр бас байхгүй наа бичиж байгаа хгүй нийтээ аж ахуй. За бусдууд нь бол ер нь бол байх шиг байна. Манайд одоо үйлчлэлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байна, зар сурталчилгааны хууль байна, компани тухай хууль байна, өрсөлдөөний тухай хууль байна, хүнсний аюулгүй байдал, ус, эм эмнэлэг эрхлэлийн тухай, эрчим хүчний тухай, аялал жуулчлал, мэдээллийн аюулгүй байдал байж байна. За санхүүгийн зохицуулах хороо гэж байна. Санхүүгийн энэ дээр бол ер нь бол энэ бол санхүүгийн зохицуулах хороо гэдэг чинь яг энэ одоо хэрэглэгч рүүгээ хандсан юм зохицуулалт байхгүй шүү. Энэ дээр бол бас би бол байхгүй гэж бодоод байна. За тэгээд төслийн тухай хууль бол угаасаа одоо манайд бас байгаа. Шийдэх. За тэгэхээр энэ дээр Монгол улс бол энэ одоо шаардлагсан дээр бол одоо хууль эрх зүйн орчинд хангалтгүй байгаа харуулж байгаа. За дараачигаа яг юу л орчих. За энэ дараачийн энэ 5 дахь одоо судалгаа танилцуулга болохоор би дэлхийн 15 улсын орны одоо жишээн дээр нэг судалгаа харьцуулт хийсэн. За энэ болохоор ерөнхийдөө эхнээсээ ингээд тавхад харагдаж байгаа тийм ээ. Англи, Австрали, Япон. За ерөнхийдөө яг би гол нэг онцлогуудаас нь яриад явсан чухал байх гэж бодож байна. За мэдээж энэ Англи, Австрали энэ өндөр хөгжилтэй орнуудын энэ хууль эрх зүйн хэрэглэгчийг хууль эрх зүйн зохицуулалт бол маш өндөр түвшинд байна. Дээрээс нь ганцхан хэрэглэгчийг хамгаалах хуулиар зохицуулагддаг. Заавал одоо дагалдах маш олон одоо хуулиудыг зэрэг хэрэгжүүлж тухайн одоо хэрэглэгчийн эрх бол бүрэн утгаараа хамгаалах гэж. За Английн хувьд болохоор ингээд нийтдээ ингээд 5 бүлэгтэй 50 зүйлтэй юм одоо бас нэгэн хууль байт юм байна. За Австралийн хувьд нийтдээ 10 бүлэгтэй. За тухайн Австралич ингээд олон ус нутгуудаас нийлж байгаа шүү дээ тий. Тэр болгондоо онцлогийг яасан бас зохицуулттай. За жишээлхэд ингэж байгаа байхгүй юу? Хэрэглэгчийг хамгаалах болон өрсөлдөөний нийт 8 хуулийг хөгжүүлж ажилладаг гэж байгаа байхгүй юу? Энэ зөвхөн хэрэглэгчийг хамгаалахын тулд гэсэн үг шүү дээ. Ерөөсөө энэ хуулиудаараа ийм олон. Тэгэхээр ганцхан хэрэглэгчийг хамгаалах хууль дангаараа хүний одоо хэрэглэгчийг хамгаалж чаддгүй гэсэн үг баггүй. За Японы 1968 онд одоо батлагдсан хууль байна. За Японы хувьд мөн адилхан. Ингэж байгаа 30 орчим хуулийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн хуулиас гадна 30 орчим хуулийг ашигладаг гэж байна. Хууль эрх зүйн тэгжиж бүрэн утгаараа хамгаалагдав. Дараач. За Солонгосын хувьд 1980 онд хэрэглэгчийн юм батлагдсан байна. 95, 97, 99, 2001 онод 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. За нийтдээ ингээд 8 агуулгатай хууль байна. За 22 хуулийг мөн адил Япон шиг Япон 39 бол Солонгос 22 хууль эрх зүйн асуудал гэж давхар хэрэгжүүлдэг. За Хятад улс. За бидний одоо хамгийн ойрхон хөрш улс маань 1993 онд батлагдсан. 2009 он 13 онуудад 2 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. 2024 оноос одоо шинжилж бас хуулийн заалтууд нь тодорхой болж зохицуулалт хийсэн байна. За 8 бүлэг 55 зүйлтэй хууль байна. За хэрэглэгчийн хамгаалах хуулиас гадна Хятад улс журам хэрэгжүүлдэг. Журам болохоор бизнес эрхлэгчдийн үүрэг онлайн хэрэглэгчийн гомдол
төрийн хариуцлага гэсэн одоо үндсэн энэ дөрвөн чиглэлээр юу гэдэг журмаа хэрэгжүүлдэг. Тэгжээж энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо тогтолцоо бүр утгаараа хангалттай юм байна. За Оросын холбооны улс. За Оросын холбооны улс маань 92 оны 2 сарын 7-нд хууль маань батлагдсан байна. За бараг 5-6 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 4 бүлэгтэй 46 зүйлтэй одоо манай Оросын холбооны улсын хууль байна. За Оросын холбооны улсын хэрэглэгчийн холбоо Союз потребителей Российской Федерации гэдэг ийм холбоо байдаг. 1990 онд байгуулагдсан. Мөн ялгаагүй одоо манайхтай л адилхан байгуулагдсан байна шүү дээ. За тэгээ бүс нутаг хот дүүргийн 100 гаруй олон нийтийн холбоог нэгтгэдэг гэж юм. Ер нь бол бас энэ одоо холбоотуудын нэгдэл юм байна. Одоо манайх шиг гэсэн үг шүү дээ. За ингээд Оросын холбооны улс бол нэлээд юм өргөн заргаар бас ажилладаг байгууллага байдаг. За ингээд дараачих нь бол Сингапур. Мэдээж энэ Сингапур бол нэлээд одоо өндөр хөгжилтэй улс байгаа. За 2003 онд хэрэглэгчийн хууль нь батлагдсан байна. За Сингапурын хувьд болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиасаа гадна хэрэглэгчийн гарын авлага гэж юм бичвэрүүдийг ашигладаг. Энэ ямар гарын авлага вэ гэхээр за хэрэглэгчийн гарын авлага гэж үндсэн нэг юм гарын авлага байдаг. За зөвлөгөө, ерөнхий зөвлөгөө. За үнийн ил тод байдал, өөрчилсөн төлбөр хамгаалалт, захин худалдаа, автомашины аюулгүй бүрэн байдал, байрны засвар, эко худалдаа гэдэг ийм энэ тухайн улс бол өөрийнхөө яг онцлог тааруулаад ийм одоо чиглэлүүдээр бүр тусдаа энэ гарын авлага боловсруулаад хэрэглэгчд ашигладаг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ юунууд дээр өөрсдөө хохирдуул гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ аюул бас зөв одоо санаачлах байхгүй. Одоо миний одоо яг энэ ихтгэлийн дүгнэлт дээр энийг би бас оруулсан байна. За Тайланд улс. За Тайланд улс нь бол хууль нь бол одоо 79 он байсан байна. Нийтдээ үндсэн 7 хэсэгтэй хууль байна. За мөн ялгаагүй Тайланд хэрэглэгчийг хамгаалах хуулиасаа гадна заяа 4 хуулийг бас хэрэгжүүлдэг байгаа байхгүй. Шууд борлуулалт, шууд маркетингийн тухай хууль, бүтээгдэхүүний хариуцлагын тухай хууль, хэрэглэгчийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хууль, хэрэглэгчийн байгууллагын зөвлөлийг байгуулах тухай хууль. 4 хууль. За энтгэг бол бас хэрэглэгчийн угаар нэлээд сайн ажилладаг. За хуулиасаа гадна ингэж энтгэг улс хэрэглэгчийг хамгаалах, хэрэглэгчийн асуудал хүнс түгээлт хариуцсан яамтай гэж. Тусдаа юм бүр яам гэж хэлдэг юм шүү дээ. Тэгээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиа хэрэгжүүлэхээс гадна хэрэглэгчийн асуудлаар одоо асуудалтай холбоотой 25 журмыг зохицуулдаг гэж байна. 25 журм. Нэлээд ингээд наривчлаад бас зохицуулт хийсэн байна. Дараачих нь за Малайз улс байна. 1999 онд хэрэглэгчийн хууль нь батлагдсан байна. За ингээд маш олон одоо зохицуулалтуудтай хууль байна. За би энэ болгоныг бол уншмаар байна. Тэгээд та бүхэн бас өөрсдөө бас дэлгэцнээс хараад би дараа нь бас та бүхэн танилцуулах гэж учраас цаг аваад учраас тийм ээ. За Тайваны хууль болохоор 1994 онд батлагдсан хууль байна. За Тайванд бас хоёр энэ дөрвөн журмыг бас хуулийн дээр нэмж хэрэгжүүлж ажилладаг байна. Алсын цайны худалдааг туслах үндэстэй асуудлын тухай журам гэж. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн дүрм гэж. Тэгэхээр хэрэглэгчийн хуулийн хэрэгжилтээ бас зөв хэрэгжиж гэнэ үү гэдгийг бас хяндаг байна шүү дээ. Тэ? Тэгж ойлгож боловсруулж байгаа байхгүй энэ дүрм. Тэгэхээр одоо манай тус тийм байна уу тий? Яг саяхан за миний хувьд л яг шудраг ус хэрэглэгчийн газарт ажиллаж исэн. Гэхдээ ер нь байгуулагдсанаас хойш нэг байгууллагын хуулийн хэрэгжилтийн
судалгаа гэж юу хийгээгүй юм бэ? Тэрийг бараг саяхан хийсэн үү? Хагас тутуу нэг тийм хийсэн юм сонсогдсон. Тэгээ энэ дээр бол бас манайх хэрэгжилтэн дээр бол анхаарал хандуулдаг ял тавьдгүй л гэсэн үг. За Индонез улс байна. За Индонез улсын засгийн газар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгцээ сайжруулахын тулд ерөнхийлөгчийн 2017 оны 50 дугаар зорилгын дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний стратегийг хэрэгжүүлж байгаа гэж байна. Энэ тусдаа юм стратеги хэрэгжүүлдэг байна. За дараагийн. За Вьетнам улс 1999 онд хэрэглэгчийн хууль батлагдсан байна. За мөн одоо хэрэглэгчийн эрхийг Вьетнам улсын иргэний хууль, эрүүгийн хууль, худалдааны хууль зэрэг одоо хууль тогтоомжд бас энэ хэрэглэгчийн эрхийн талаас шууд тусгацсан байт юм байна. Бусад хуулиудаа хэрэглэгчийн эрхийн асуудлыг тусгацсан байт юм байна. За хууль нь болохоор ер нь бол дараах энэ юунд хамаардаг, бүлэгт хамаардаг хэрэглэгчид бараа үйлчлэгээний худалдаа эрхэлдэг байгууллага хувь хүмүүс. За Вьетнам улсын нутаг дэвсгэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа агентлаг байгууллага хувь хүмүүс гэж үндсэндээ энэ бүлэгт гурван үндсэн бүлэгт хамааруулдаг. За Филиппин улсын хууль 1992 онд батлагдсан юм байна. 6 бүлэг 173 зүйлтэй гэж бас нэлийн том хууль байдаг байна. За ийм хууль байдаг юм байна. За Монгол улс. За та бүхэн бол Монгол улсынхаа хууль тогтоомжийг бас бид мэдж байгаа. За 1991 онд анх батлагдаад 95 он, 97 он, 2002 онд нэмэлт өөрчлөлт ороод 2003 онд шинжилсэн найруулгын хэлбэр батлагдсан. Тэгээд шинжилсэн найруулсан хэлбэрээр батлагдахдаа төрийн бас байгууллагынхаа одоо их үүрэг заалт энийг ингээл бас хязгаарлалт хийсэн л да. Ер нь бол их мэдл төрлөөгчсөн. Тийм учраас 2003 оноос хойш манай төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаа доголдсон. Яг тэрнээс өмнөх хууль эрх зүйн зохицуулалтаараа бол манай төрийн бас байгууллага Монголын эрхлэгчтэй хамгаалах нийтлэг бол үндсэндээ одоо төрийн одоо ачааг үүрж улсын хэмжээнд үндэсний хэмжээнд эрхлэгчийг хамгаалж ажиллаж ирсэн. Бүрэн утгаараа ажиллаж ирсэн. Тэгээд энэ хуулийн дээр ингэж одоо өөрчлөлтөд орсноос болоод одоо энэ бол хүч суларсан төрийн бас байгууллага. Одоо бол бид нар бас энэ жил 24-25 онд энэ хуулиндаа өөрчлөлт оруулах гэж бас бид нэлээд их одоо ажиллаж байгаа. Манай төрийн бас байгууллагын хүмүүс бол их тусгай ажиллахтай энэ дээрс бас санаагаа тавьж ажлын хэсэгт нь орж одоо гишүүдтэй одоо лобби хийж ер нь төрийн бас байгууллага ер нь энэ Монголын үндэсний хэмжээнд энэ зүйлжээ болцсон үйл ажиллагаа явуулдаг олон жилийн туршлагатай энэ байгууллага маань одоо их стай гэдгийг бол зориуд яаж төрийн асуулын гишүүд болон нийгэм рүү аль болох тэр тал руу одоо зүтгэж байгаа. Тэгээд энэ одоо хууль маань бас ингээд өөрчлөлт оруулах бас биднэрт бас маш хэрэгтэй. Бидний үйл ажиллагаа маань цаана доктортой болох. За тэгээд Монгол улсын хуулинд одоо байхгүй бүлэг заалтууд байгаа. Энийг бол би бол манай үндэсний холбооноос энэ хуулийн одоо санал дээр санал өгсөн. Захин худалдааны орчинд хэрэглэгчийг хамгаалах энэ зохицуулалт байхгүй. Доктортой хэрэглээг дэмжих талаараа байхгүй. Маргаан шийдвэрлэх хэрэглэгчийн эрхээ арбитр энийг нарийн яг байгаа ерөнхий байр гэхдээ энийг наривчилж өгөх ёстой. Арбитр байвал ёстой. Нийтийн аж ахуйн үйлчлэгээний хэрэглэгчийг хамгаалах энэ юус байхгүй байна. Хэрэглэгчийг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд авах хэмжээ гэж байна. Тэгэхээр энэ нь болохоор бид нар ингээд шошго бараа бүтээгдэхүүнээ одоо мэдээлэлээс хохирдог. Мэдээлэл авч чаддаг хүмүүс хохирдог, авснараа бас хохирдог. Худлаа, хуурамч юмнууд тавьчихдаг. Хүмүүс ингээд юмаа зарахын тулд, ашиг олохын тулд янз бүрийн юм аргууд яадаг. Энийг нь одоо шалгадаг, хяндаг энэ манай мэргэжлийн хэлтийн байгууллага байхгүй болоод
Өмнөөс болоод ер нь бол хэрэглэгчд бол маш их хохирч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага бол байх ёстой байгууллага байсан. Ялцчих. За ийм байгаа. Тэгээд бараа шошгонд хэрэглэгчийг хамгаалах гэдэг юм. Эдгээр ингээд Монголын манай хуулийн хэрэгцээ очиж байхгүй байна. Яашгүй оруулах ёстой гэдгийг саналыг би дээр оруулж байна. За дараачих юм орч. За түрүүн болохоор ингээд олон улсын байгууллагуудаа ерөөдөө ингээд нэлээд ингээд ярьцаа тийм. Тэнгүүд энэ олон улсын байгууллагууд маань ер нь яг ямар үйл ажиллагааны бас яваад байгаа юм. Энэ яг бид нарт хэрэгтэй. Тэгэхээр Европын холбооны туршлага нь юм байна хараа. За хэрэглэгчийн эрхийг одоо хамгаалах чиглэлээр онлайн болон офлайн худалдааны ил тод мэдээлэл гэж байна. За худалдан авалтыг одоо тухайн буцаах 14 хоног гэж байна. Манай хуулийн дээр бол ийм байх хэрэгтэй байхгүй. Одоо барааг буцаахгүй юу мүү гэд байдаг шүү дээ. Тэр одоо хохирол үлддэг үстэй тийм. Тухайн одоо дэлгүүртэйгээ нэг тохиролцож хүнтэй тохиролцож чадвал нэг цолиулах эсвэл одоо буцаах нэг арай гэж нэг тийм хийдэг. Энийг бүр зайлшгүй зохицуулсан байгаа байхгүй. 14 хоногийн буцааж хэрэгтэй буцаах. Үнийн 3 мэдээлэл хийхийг хойлолцож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг энэ гол хууль бодлогод ингээд явж байгаа байхгүй ингээд за дараагийн болохоор ерөнхий энэ бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын зохицуулалт гэж байгаа. General Product Safety Regulation гэж байна. Энэ болохоор аюултай бараа бүтээгдэхүүн зах зээлээс татах журам. Энэ бол бүрстэй байх ёстой байна. Үйлдвэрлэгч импортлогчдын хариуцлага өндөр байх юм бас одоо зохицуулалтаа оруулж байгаа. Яалтчгүй бид нар энэ ийм одоо шаардлага юмнуудыг ингээд тавиад өгчих юм бол хэрэглэгчд одоо хохирохгүй байх цаг болж байна. За ерөнхийдөө яг би энэ мэдээллийг бас ерөнхийдөө яг та бүхэнд бас ингээд олон улсын хэрэглэгчийн одоо хуулийн хэрэгцээ туршлага гэдгийг ерөнхийдөө бэлдсэн байсан. Энэ хэсгийг би нэмчихье. Энэ нэлээд бас цагтаа багтахгүй юм болчихлоо. Тэгэхээр яг та бүхэн юугаараа одоо би шеэр хийгээд та бүхэнд өгчий. Тэгэхээр энэ болгоныг ярих юм бол цаг маань болчихлоо. Эдгээр бол уг нь маш шинэ одоо юу аа. Жон гүйлгч идэх үү яг өмнө за. Би одоо гэс нэг дуртай. За тэгээд за сая бол Европынхоо юу ярьчлаа. За энэ Америкийн туршлага ингээд байж гэн. За Япон солонгосыг би бас оруулсан байгаа. Цааш нь явуулчих дөө. Батга алгуулчих. За тэгээд цааш явуулчих. За тэгээд дүгэл зөвлөмж рүү орчих дөө. За тэгэхээр юу ингэж байгаа. Миний одоо энэ ихтлээс гаргаж байгаа дүгэл зөвлөмж юу гэдөө олон улсын манай энэ үндэсний байгууллага маань олон улсын байгууллагын үйл ажиллагаа чиг хандлагыг одоо байнга суралцаж явуулж байгаа үйл ажиллагааг байнга суралцаж мэдээлэл авч нэвтрүүлэх чиглэлээр одоо бүгдээрээ юм бол ажиллах хэрэгтэй. Одоо ерөөс бүх одоо манай чиглэлээр явуулах салбар юм гэсэн үг. Боловсрол, эрүүл мэнд одоо манайч бүгдээрээ ингээд салбар чиглэлээр бас хуваагдсан байгаа шүү дээ. Байгуулагдсан байгаа тийм. Энэ байгууллагууд бүгдээрээ яг өөрсдийн олон улсын тэр хандлага яаж явж тэрийг ерөөс судлаад тэр чиглэлээр бас үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. За гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлж харилцаа холбоогоо тогтооод одоо харилцан туршлага солилцох ах эгч дүүгийн одоо харилцаа бий болгох тийм. Одоо бид нэг Хятад байна, Орос байна, Солонгос байна. Одоо хаана байдгийг эднэртэй ингээд хамтын ажиллагаа зохион яаж болох вэ? Яг чиглэлээр бас эрүүл мэнд бол эрүүл мэнд, боловсрол бол боловсрол, захин худалдааны одоо чиглэлээр бас манайх байвал худалдааны чиглэлээр бас байж болно. Гэл ингээд явах хэрэгтэй юм гэж би хэлэх гээд хамтарч ажиллах. Тэгээд тэр чиглэлээрээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нар төрийн бас байгууллага та бүхэн мэднэ. Санхүүжилтийн хувьд маш их хэцүү, босгоход хэцүү байдаг. Бид нар өөрсдөө санаачлалтай байх хэрэгтэй. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсөл хөтөлбөрөөс маш их одоо үр өгөөж биднэрт орж ирнэ. Өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй болно. Мөн одоо хэрэглэгчдийг одоо
соёнгийг эрүүлж чаднаа гэж би боддог. За тэгээд олон улсын энэ туршлагуудаас ерөнхийдөө харахад хэрэглэгчийг хамгаалах хуулийг дангаар хэрэгжүүлэхэд учир дутагдaltaй байна тийм ээ. Тэгээд тийм учраас бусад дагалт хууль тогтоомж дүрмийг бол давхар мөрдүүлж хэрэгжүүлж ээж хэрэглэгчийн эрхийг одоо бүрэн утгаар хамгаалж байна. За түрүүн би ерөнхийдөө нөгөө хүснэлтэн дээр ярьсан учраас би нэг ярихаар боллоо. Ерөнхийдөө манай Монгол улс шаардлагатай энэ эсвүүд хуулийн зохицуул байхгүй учраас энийг хэрэгжүүлж байгаа болцтой хэлчихсэн. За тэгээ хоёр сайн туршлагыг би энд биччихье. Ерөнхийдөө Малайз улсын хэрэгжүүлж байгаа туршлагаас хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх үндэсний төв гэж юм байгууллага байна. Энэ ингээ бүр ингээ тухайн улстай болж байгаа тэгээд хохирж байгаа хэрэглэгчдийн асуудлуудыг бүгдийг шийддэг ийм л төв. Манайх 11 биш үү? Манай 11 яг хэрэглэгчийн гомдол биш гэдэг. Ер нь яг чинь өөр нэг төвтэй. санаа чинь өөр одоо тийм асуудал зөндөө байна шүү дээ. Ганцхан хэрэглэгч биш. Чинь нөгөө одоо төрийн албан хаагч ингээ ажлаасаа халагдсан бол тэгээ хуулиусаа халагдсан бол энэ дээр гомдол яа. Чинь бол яг хэрэглэгчийн их мөн үү биш үү гэхээр өөр болчих тийм. 11 бол бас нэг хувилбар нь мөнлдөө бас явж явж. Тэгэхээр Малайзийн хувьд ингэж хэрэгжүүлж байна. Сингапурын хувьд болохоор энэ хэрэглэгчийн гарын авлага гэдгийг манай Монгол улсаас хэрэгжүүлж яад юм гэж боддог. Бид нар ингээд ерөөсөө банк, санхүүгийн чиглэлд одоо хэрэглэгчдэд гарын авлага бэлтчих хэрэгтэй байна. За та одоо банкнаас зээл ингэж зээл авал ийм юм өгүүлнэ. Юу гэдэг нь одоо чи зүгээр энгийн л одоо ерөнхий юм юу гэж байгаа байхгүй тухайн. Тим юм мэддэггүй шүү дээ. Банкн дээр очиод хүн зээл авахдаа юугаа судлахгүй гарын ус зураад өгчдөг. Тэгээд зээл авдаг. Тэгээд дараа нь ямар өндөр хүүтэй ямар үнэтэй би ингээ хохирчлаа гэж яриад идэг. Өөрөөсөө болдог байхгүй тийм үстэй. Тэгэхээр энэ дээр гарын авлага хийгээд өгчих юм бол хохирохгүй байхгүй бас. За тэгээд ийм гарын агуулгуудыг энэ Сингапурын туршлагыг бас харж байгаад яавал айгүй зүгээр юм байна гэж би бодсон. Тэгээд ерөнхийдөө одоо миний илтгэл ингээд энэ хүрээд дуслаа. Тэгээд та бүхэнд анхаарал хандуулсан